Сайн байна гүшинэ. Сайн байна уу? Дэмжлэгүй яг уу. За тодорхой хэмжээний судалгаа хийж үзсэн байгаа. Одоо бол 2019 онд баталсан ерхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуультай. За энэ хуулийн дээр бол яг уу ер нь одоо 20-21 онд ингээд бага ангийн хүүхдүүдийн хоолоор хангах. За ингээд үе шаттайгаар 6-аас 12 дугаар ангийн дунд ангийн тэгээд ахлах ангийн гэдэг ингээд үе шаттай хэрэгжүүлэх ийм одоо зорилготой хууль хэрэгжиж байгаа. Харамсалтай нь одоо өдийн одоо яг энэ хоол хөтөлбөрт дунд ахлах буюу 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүдийг бүр хамруулж чадахгүй байгаа. За энэ нь өөрөө их олон бас учир шалтгаантай байгаа. За нэгдүгээрт мэдээж улсын төсөвдөр одоо бас 6-аас 12 дугаар ангийн хүүхдэд хоол өхийн тулд бараг ингээд 275 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэгэхээр одоо бага ангийн хүүхдэд өгж байгаа улсын төсөв сууж байгаа мөнгөн дээр нэмээд 6-аас 12 дугаар ангийн хүүхд 274 тэрбум төгрөгийг нэмэхэд 600 орчим тэрбум төгрөг улсын төсөвт одоо шаардлагатай гэсэн үг тийм ээ. За энэ гэхдээ ганцхан санхүүжилтийн бол асуудал бас биш байгаа даа. Ер нь нэгдүгürt энэ хоол хичнээн төсвүүдээр ингээд мөнгө тавиад хоолыг өглөө гэхэд энэ өөрөө хүнсний одоо үйлдвэрлэл хангамжийн тогтолцоо өөрөө бас учир дутагдaltaй. За ялангуяа энэ алсагдмал одоо энэ сум дүүрэг за нийслэлч гэсэн тодорхой зарим сургуулиуд бол галтгоо байхгүй. Тэгэхээр энэ галтгооны орчингүй сургуулиуд бас нэлээдгүй байгаа. Тэгэхээр энэ орчин байхгүй учраас одоо галтгоог бид нар чинь эрүүл ахуйн шаардлага хангасан стандартын дагуу хүүхдэд зориулж одоо хоол үйлдвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ тогтолцоог бий болгох төр бас анхаарах хэрэгтэй юм байна гэж байна. За ингээд хоол үйлдвэрлэл дээр ерөнхийдөө зах зээл бол байна. Улс одоо ингээд дэмжиж улсын төсвүүдээр санхүүжилтийг суулгаад явъя гэж бодох юм бол бид нар нийт улсын хэмжээнд бүх хүүхдүүдийг хамруулах хэрэгтэй учраас хүнсний хангамж үйлдвэрлэлээр орон нутгийн одоо бас яг энэ хүнс хоол үйлдвэрлэлийг дэмжих бас шаардлага хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх хоол хүнсийг за стандарт үйлдвэрлэл байгаа Улаанбаатар хотын одоо хүнс үйлдвэрүүдээс бүх одоо аймаг орон нутгууд руу түгээлт хийгдэх чинь өөрөө дахиад улсын төсөвдөр нөгөө тээврийн зардал, бензин шатхуун гэдэг бидний тоосч чадахгүй нөгөө зардлууд чинь нэмэгдэж очиод нэг хүүхдэд одоо оногдох хоол одоо бол хүүхдийн хоол чинь 2500 төгрөг байгаа шүү дээ. Яг ерхий боловсролын сургуулийн хүүхдүүд. Цэцэрлэгийн хараа өөр. Дотор байрных арай ялгаатай байгаа. Тэгэхээр 2500 төгрөг. Тэгэхээр энэ өөрөө төсөв чинь дахиад ингээд нэмэгдэх шаардлагатай болно тий. Тэгэхээр бид нар бол энэ хүнс үйлдвэрлэлээр бас тогтолцоогоор нэг бүтэн бас харах хэрэгтэй. За дээрэд хэрв за улс өөрөө хоол үйлдвэрлэлийг стандартын одоо шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийг үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдээс бид нар одоо хоолоо авна гэд хэрэг ингээд тодорхой зарлчих юм бол орон нутгийн нөгөө яг энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа бизнесүүд стандартаа сайжруулад өдийн хоолнд одоо бас хоол үйлдвэрлэлээр ингээд өгдөг хангадаг болно. За энэ зэрэгээрээ одоо эн чинь өөрөө бас дотоодын орон нутгийн одоо бас бизнестэй хөгжин за энийгээ дагаад одоо хүнсний аюулгүй байдал дээр ч гэсэн орон нутаг бас анхаардаг болох юм боломжууд бас байгаа гэж харж байгаа. За тэгээд тэрийг дагаад бас нэг тулгамдж байгаа асуудал бол энэ хүний нөөцийн асуудал байгаа даа. Хичнээн галтгооны орчин байгаад за хоол үйлдвэрлэлийг гэхэлэр нөгөө хоол зүүж тоогоочийн дутагдaltaй асуудлууд байгаа. Тэгээ одоо тэгэхээр галтгоогүй орчинд угаасаа хоол тоогооч байхгүй, хоол зүүч байхгүй орчин дээр дахиад тэнд нэмэлт одоо боловсруулж хүний нөөц хангах юм шаардлага хэрэгцээ үүсгэр байгаад байгаа. Тэгэхээр энийг одоо бас ер нь тогтолцоогоор нь сайн харах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ дээр ингээд бас гаргалгаа шийдлүүдийг төрийн зүгээс бас тооцож гаргах хэрэгтэй. Гэхдээ энийг илүү хувийн хвшилтэй бас хамтарч хийх ёстой гэж харж байгаа.